За. Юу вэ? Тэ 50-наа сайн бацгаана уу? Сайн байна уу? За юу вэ да? Өнөөдөр бол тэдний идэн гэж юусэн хамаагүй юм шүү дээ. Өнөөдөр сайхан цаг агаар сайхан нартай өдөр байна. Оройн цаг ирсэн байна. Сайхан өдөр. Би шинэ шил авсан. Шинэ шилэнд маань найзуудын маань сэтгэгдэл маш муу байна. Би ч шинэ шил авсан. Гэтэ надад бол таалагдаад байгаа юм. Ямар сони яа. Тэгээ би өөрөөсөө илүү найзууд байтыг бигэлтэй. Ямар сони. Би шил авсан. Тэгээ би энэ шилийг тэрнтэй нэг авах уу гэж юу сонирч асуугаагүйгээр зүгээр харж байгаа л авсан уу? Тийм зүгээр харж байгаа л авсан. Тэнгүүтээ би аваад надад таалагдангууд нь би бос хүмүүс рүү залгаад би ийм гоё шил авсан гэдгээ шууд хэлсэн. Шууд хэлсэн. Тэнгүүт наа чи бас нэг юм байгаа. Чад ингээд шууд ингээ өөрөө авчиж байгаа штэ. Тэнгүүт чи хүмүүс би ингээ гоё шил авсан гэж хүмүүст хэлээд амар шууд юу өгөөд. Шууд жаач хийхээс өмнө тийм мэдээлэлээ шууд ингээ гоё гэж тулгачж байгаа байхгүй. Би болохоор тэгээд үлдээхгүй юу. Гэтэ яг наа чи нэг сайн давуу тал баха. Тийм. Гэхдээ энэ бас нөгөө энэ жоохон идэх юм бол хит их буруудсан өөртөө итгэл болоод яг үнэ. Тийм амар сони юм өмсчүүд гоё харагдаад юм. Тийм. Гэтэ бас хит сони өмсөн байгаад хүмүүс бас чиний амиг дагуулаад өө гоё юм байна гэдээ яахгүй штэ. Тийм үстэй. Мэдхгүй би найз болвол найз бол яхаа зүгээр. За тэр яах вэ? Амар топик одоо энэ заяа. Бид нар сая ажил дээр нэг юм юмнуудаар хэдэн юм аргументээр юм ярилцаад эхнийхэн дугаар ингээд эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдгүй. Хоёр дахь амар том асуудалтай наач. Хоёр дахь нь эрэгтэй хүмүүс үү эсвэл эмэгтэй хүмүүс үү аль нь хоорондоо сайн найзлдаг вэ гэдэг юм заяа. Тэгээд чи юу вэ? Гурав дахь нь эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс илүү хов ярьдаг. Эрэгтэй хүмүүс эмэгтэй. Биш ярьдгүй ч юм уу тиймэрхүү юм байгаа. Тэгээд тэрэн дээр ийм гурван юмн дээр ингээд санал бодлоо хүмүүс хуваалцсан нэгэд. Тийм. Би нэр нь наач айгүй амар хүн болгонд гаргадаг амар хүн болгон ярьдаг асуудалтай. Хүмүүс бүгдээрээ л эрэгтэй найз байдгүй мэд. Эрэгтэй найз бол байж болно. Гэхдээ эмэгтэй найз байдгүй гэж би боддог гэж. Наач тэгээ нөгөө үүсэн дээрээ ч гэсэн ялгаагүй шүү. Чи эрэгтэй талаас нь харах юм бол эрэгтэй хүнд эмэгтэй найз байхгүй гэж хараад байна уу? Тэгээд ер нь бол тэгээд ийм ихэнх эмэгтэй хүмүүс бол ингээд итгэдэггүй нь ингээд батлагдсан гэх юм уу? Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдаггүй гэж боддог. Байдаггүй гэж бодохдоо тэр нь найз залуу нөхөр нь эмэгтэй эрэгтэй найзтай гэдэг утгаараа заяа. Өөртөө бол эрэгтэй найзтай байгаа. Гэхдээ найз залууга ботхоор эрэгтэй эмэгтэй найзууд биш бүр аргументын бүр юм байсан. Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдаг гэдэг. Тэгээ бид нэр ярилцаад ер нь хүн хүнээсээ болд юм байна. Гэхдээ эрэгтэй эмэгтэй сайн найз гэж бол аахгүй. Найзууд гэж бол байгаа. Би бас надад нэг санал нэрсэн. Надад ч хэлье гэж бодсон юм. Ерөөсөө нэг нэгээрээ найзлах нь нэг нэгээрээ байх нь айгүй юм. Эрсдэлтэй эвгүй аль нэг нь дотроо крашлдаг л байгаа. Эсвэл зүгээр гаднаач крашлдаг байж магадгүй те. Тэгэл нөгөөх нь жоохон даарч мардаг ч юм уу. Best friend with benefits гэдэг байна. Тэгээд яг нэг нь ингээл хоёлаа арай жоохон дотносё гэж хэлнэ. Нөгөө хоёлаа яг имэрэл байж гэдэг юм уу. Тэмүүтэй бас юуч болт юм бэлээ. Харин найзууд байх юм бол яг боломжтой. Нэг юм групп байгаа шүү дээ. Олон. Тэгвэл бас нэг хэмжээтэй байх юм шиг санагддаг л да. Гэхдээ бас ямар тохиол байж болно шүү дээ. Үнээр эрэгтэй эмэгтэй сайн найзууд байж болно шүү. Бүр багаасаа тэ хамт өсч мөссөн. Гэтэ багаасаа хамт өссөн ч гэсэн нэг жоохон том болоод ирэнгүүт нэгнийгаа би нэг тийм юм сонсчихсан мэдэхгүй байна. Эрэгтэй хүмүүс яахав дээ гэсэн охиноо хажуудаа найзаараа байлгадаг. Тэгэхээр яг ингээд аргаа барахад энэ охин байж болно доо гэсэн хүнээ хажуудаа найзаараа байлгадаг гэдэг юм сонссон. Тэгтээ энэ судлаа л да. Тэгтээ энэ бол жоохон бас үнийн ортой гэж болохоор. За эрэгтэй найзуучаас мэдгүй одоо чи би эрэгтэй эмэгтэй дээр яах вэ? Зүгээр ер нь ингээл чи нэг сайхан найзаа гэж бодоо явчихсан. Тэр хүн чамайг өөрөөр хардаг гэж болно шүү дээ. Эсвэл хин нэг ингээд краш чи чамайг найзаа гэж хардаг гэж болно шүү дээ.
Тий. Тэгэхээр энэ жоохон бас их маргаатаас хэлчихсэн. Гэтэ тэгэл яг тийж уусаа эрэгтэй эмэгтэй хүмүүс би бинийг аль нэг байдлаар нөө эсрэг хүсний нүдээр харна штэ. Тэгээ жоохон юм сонирхсан маягаар ямар нэгэн нөхцөлд одоо найзалж авах танилцсан хугацаанд аль нэгэн байдлаар тийм мэдрэмж төрөн заяа. Нэг нэгнийгээ сонирхох тийм мэдрэмж яг тэр тухайн үед нь одоо ингээд хязгаартай л байх хэрэгтэй байхгүй. Өө хоёлаа найзууч үү те. Тэгээ энэс илүү гарахгүй шүү гэдэг тийм хэмжээтэй хязгаартай байх юм бол тэр байж болох зүйл ахгүй юу? Тийм тэгээд мэдхгүй. Гэтэ тэгэх ухамсартай хүмүүс хэр байгаа вэ? Тийм. Гэтэ тэгээ ухамсаргүй байлаа ч гэсэн тэгэл алдвал тэгэл тэдний л буруу шүү. Тэдний л хавх л та. Тийм. Тэгээ тэрээс гадна юм найзууд групп дундаас үерхсэн хүмүүс амар хөж тээ. Тэгдэг. Тэгээд би бүр тийм яриад санчиж найзууд ажаа үерхэд одоо гэрлэх юм бол илүү удаан хамт байдаг мэдэг гэд. Тэгэхээр бас тээ сайн найзууд байдаг гэдэг бас жоохон хэцүү л байгаа байхгүй. Тэгтээ надаас тэр нь амар санагдаад байт шүү дээ. Сайн мэддэг хүнтэйгаа. Тийм тэр нь надад ч амар санагд. Тийм. Жоохон дотн мэддэг хүнтэйгээл тэгвэл нөгөө найзууд гэдэг юм маань алга болчихно те нөгөө байр суурь. Тэгэхээр ер нь бол яг гол ойлголтоо яг ярилцаад хүрсэн үр дүн бол сайн найзууд гэж аахгүй. Ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй найзууд, группийн найзууд гэж байгаа. Тэгтээ яг бүр ингээд найз гэж байхгүй, найзууд гэж байгаа гэж юу. Тийм. Тэгтээ сайн гэдэг дээр бас чухал аалал болтой зэ. Одоо жишээ нь чиптээр сайн найзууд байлихэд одоо жишээ би биний хажууд нүцгэн шалдыг явна. Тэ. Эрэгтэй эмэгтэй найзууд тэгж чадахгүй гэж юу. Тэгж боломжгүй ш. Тэхийн бол тэр жоохон нөгөө хөвөний ясуртгонтой хамаартай байсан чинь тэр чинь бие физиологийн асуудал. Гэтэ тэгж явдаг хүмүүс байдаг юм л шүү дээ. Тийм тэгэхээр тэр хүмүүс жоо айгүй л. Би ер нь жоохон хүнд итгэдэг л тээ. Чи юуны орд вэ? Өхрээр. Чи нөгөө нэг нар сарны ордоо үзчихсэн үү? Үзчихсэн шүү дээ одоо сандгуудлахсан. Тэр айгүй надад тэр амар чухал санагдаад байна шүү дээ. Тийм тэгээд тэр чинийхээ ингээ хүнд итгэдэг хэр чи чиний юуны орд чинь хилэн зээж магадгүй. Мандалтай орд норч юм ч юм уу. Эсвэл сарны орд чинь хилэн зээж магадгүй. Хилэнцийн траст шүтээ гэдэг юм. Тэгээд бас за ярих юм амар их байна. За тэгээд за нэг тийм хөрөө за бас нь бол нэг амар сүртэй тофик биш байсан. Хамгийн гол ярьсан юм тэр нөгөө эртний юмтай сайн найзууд байдгүй тэр зэ. За тэгэнгүүтээ би сая урьдлаа нэг чиглүүлэгч тоо гэдэг хүнд юм байдгийн бэ. Им тооны 6 шиг юм заяа. Төрсөн он сар өдөр мөдрийн нэмж мэмэд нэг юм хүнд тоо гаргаж ирдэг. Тэр тооны мутга учиртай. Тэгэнгүүт энэ нэгээс 9 хүртлээсэн баха 9 10 11 ч хүрлээ. 9 хүртэл юм болов. Тэгээ 9 нь хүний амьдралын ингээ сүүлийн мөчлөг гэж явж байгаа. Биш өхөл мөхөл биш шүү. 9-р жилийн дараанаас дахиад 1 гэж эхэлнэ. Тэгэхээр 9 нь бол сүүлийнх нь тэгээд одоо юу гэдэг 9-р жилдээ тийм тэгэн одоо аливаа харилцааг тэгцлэн ч юм бас тиймэрхүү байдаг. Ямар сони нэг л ойлгохгүй хаяа. Хүнд одоо ингээ төрсөн он сар өдөр байгаа ш тэ. Тэрийг одоо чинь би төрсөн он сар өдрөө хормонд нэмээд тэнгуүтээ би одоо 25 онд амьдарч байгаа гэдгийг ингээд нэг юм калькулейт хийнгүүд нэг тоо гарч ирнэ заа. Тэр нь 1-ээс 9-ийн хоорондох нэг тоо байна. За. Тэгээд тэр нь ямар тоо бууж байгаагаас гарч байгаас шалтгаалаад тэр жилд одоо би яг дурхаа шиг чи тэг нь ингэн гэж хэлдэг. Наад чи харж ирсэн юм байна. Тий. Тэгээ нэг тийм олон юм донд бас байгаад байхаар нэг юм итгэх юм олон одоо юм хүний юм тархи угаасан гэж хэлэх юм юу юм бэ? Олон одоо юм итгэж болох юмнууд байдаг штэ 6-аас эхлүүлээд таарот байж болж байна тий. Маш олон байгаа штэ. Тэр болгонд ингээд бас итгэл өгнө гэдэг бас аягүй. Ер нь бол тийм заяа. Тэгтээ би одоо лэндээ яг энэ итгэл үнэмшилрээ нэглээ хэдийд юм бодож заяа. Хүмүүс яагаад одоо лам бөөд ханддаг вэ? Тэгэл хүмүүс яагаад сурхаад итгэдэг вэ ч юм уу тий. За. Чиний хувьд яагаад ирж байна? Тэр нэг итгэл үнэмшлэн л байдаг ах нэг юм сүсэг бишрэлэх юм уу? Ийм найдвар тасарсан үедээ зүгээр л жишээ шүү дээ. Найдвар тасарсан үед нэг юм боломж олгохыг юм итгэлэн байдаг юм. Тийм би ясаа тэгж чадахгүй. Тэгээд нэг юм хүн аргаа барсан үед л тийм нэг хоёр тэгмүүд ингээд хүн ингээд тэнд ингээд одоо би ингээд
итгэж найдаж байгаа штэ. За ингээ одоо чинь миний ажлыг бүтээгээд өгөөсэй гэд найдангуудаа. Oh my god, ямар тэнийг юм бэ? Юу гэж тайлбарлах юмсаа аадгүй талгаад байгаа юм. Ингээд чи ингээд толгоонд яг бодсон маш тий. Тэрийг гаргаж ярьж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэх юм бол тэрийг хангалттай сайн ойлгоогүй байна л гэдэг юм л шүү дээ. Зүгээр энийг би дотроо бол зөндөө бодог. Гэтэ хизээч хүнд ярьж байгаагүй. Тийм болохоор би одоо ингээд гаргаж чадахгүй байгаа. Би бол тэгж бодъё. Энэ бол ойлгохгүй асуудал биш шүү дээ. Энэ ч яг нөгөө хүний хувь хүний үзэл бодол. Чи надаас үзэл бодол юм асуусан шүү дээ. Тэгээд за тий юу гэж зулаа. Тий тэгээд тий яагаад ламбууд хүмүүс ер нь чихэр чиний хувьд бол найдвар тасарсан. Үгүй. Үгүй наа чи амар баригдмал яг найдвар тасарсан үед гэж хэлж болохгүй гэд. Тэгээд би ингээд дараагийнхыг хэлгээд тачаа. Тэр ингэж байгаа юм. Одоо ингээд дээр үес ингээд хүмүүс ингээд шашин ингээд заавал байх ёстой гэд бүр ингээд ирсэн штэ. Ямар ч үед шашин байх ёстой. Энэ нь ингээд хүмүүст юу өгдөг. Нэг талын юм бас нөгөө л итгэл найдвар өгдөг. Мухарт үйл юм уу? Ойлгодгүй. За болоо. Дараа ярьж. Дараа нь тэгтээ бас тустай шашин гэж бүрээ тустай дугаарч юм уу. За тэгээд би сайн гэж бодсаахгүй тий. Йоо юу ярьж байгаа юу? За энэ тэр бацаа сэтгүүрөөгөө харъя заяа. Хүмүүс бүр ундах байна. Тэгэд юу? Би бас тэгж байгаа. Хүн ингээд ямарваа нэгэн зүйл одоо өөрөөсөө гадна өөр зүйл яагаад итгэж ийм вэхээр аргаа барсан үедээ л итгэдэг юм гэж би бодсон заяа. Хүн амьдралын зарагдлахыг ойлгоцсон. Маргааш юу их юм мэддэг хүн хэзээ ч ламбуудаар очих юм сан. Үгүй тэгэхэд бас үгүй байхгүй юу. Хүмүүс ингээд амар хангалуун бүх юм боломжтой ч гэсэн дараагийн том зорилго байдаг штеп. Тэр том зорилго нь тэрийг бүтхийг өөрөө мэдж байгаа хэрнээ ингээд юу яадаг сүсэлдэг дотроо. Тэр минь бүтээсэй ч гэдэг юм уу. Бурхан минь одоо энэ минь болтоосэй ч гэдэг юм уу. Тэгж ингээд сүсэлдэг. Энэ ингээд хүмүүст ингээд юу өгдөг л байхгүй юу. Болондоо гэсэн. Юуг нь гол юм тодорхойлох үгийг нь олохгүй байгаа ч гэсэн юм хүн болгоо одоо амжилттай яваа хүн ч гэсэн дотроо ингээд сүсэлдэг. Нэг талын хүнийг юм одоо юу мэрч. За энэ талаар ер нь ингээ орхи. Дараагийн ярэнэс кат инdex. Тэгээрээ. За тэр яг найз нөхөө тийм болсон. Тэгээд хөр ярих юм бэ? Би энэ одоо бурхан шашин дээр юу ярих гэж хэлээ. Чи өөр гоё кино үзсэн үү? Ротын хөөрхнөө сэрээрээ гэдэг нэг нэвтрүүл үзчихлээ. Тэрийг үзсэн. Ер нь кино минь уугцныг үздэг шээ. Тэг чи юу үзв? Би чинь аним үзэж байгаа маа. Кино жоод үзэх нэг зам авч адлагдөө. Завд ярьсан шүү. Би нэг жоохон хүүхэдтэй. Тэр хүүхэдтэй байх аюу хэцүү. Яг үнэхээр хүүхэдтэй байхаар яг л хүүхэдтэйгээ зурлалт юм билээ. Би ингээд бодог байсан. Би хүүхдээ байвал ингээд өөрийгөө амар сайн арчилдаг. Тэгэл яг л ингээд хүүхдийн хайжгаар бараг бүгдийг ингээд болгодог. Тэгээд ажиллаач хийдэг те. Хүүхдээ чардаг. Тийм ээж болондоо гэж бодсон чинь яг ясам дээр хүүхдээ байхаар тий байдгүй юм бэлээ. Тэгэл өглөөнөөс орой болтол хүүхдтэйгаа яг л зурлалцдаг. Тийм хүүхэд амар заяа. Одоо би заяа. Үнтгээ жоохон яагаад юм аа. Хүүхдээс үү? Тийм. Үгүй хүүхдээс биш. Хүүхэдтэй байх нөхцөл байдлаас ч. Тэгээ миний бодол нэг юм биш. За би хүнтэй суугаалгая. Хүүхэдтэй болол ингээл яг гэрээ авгаа болно. Тэгээ гэрээ юм авгаа болно. Тэгээ ингээл яг өглөө ингээ нөхрөө гаргаж өгөө хүүхдүүдээ тэгээ хооллож ундлаа сургууль цэцэрлэгтэн зөөгөөд хүүхдээ буцаж ирж өдрийн хоолын бэлдэнгүүтээ сургууль цэцэрлэгээс нь тарангууд нь хүүхдээ аваад хооллоод сургалтын руу хөргөж өгнө гэж. Сайн зэгтэй гэдэг штэ. Тэгээ би яг ингээ бодгоо ингээ хүмүүс хэлж байгаа штэ. Тэнгуут ингээ хүмүүс надад хэлж байгаа хгүй зөрүүл. Нэг охин надад тэгжэлсэн байхгүй. Чи одоо ингээд өдөө болтол ингээд амар шаргуу ажилласан байгаа штэ. Тэгээ тэгж байж байгаа чи гинт хүүхдээ болоод юм үү те. За яг гинт болио гэхэд ер нь хүүхэдтэй болоод гэртээ байвал чи тэгж чадахгүй. Харин тийм. Яг юм бүр хүмүүс сэтгэл зүйн юм асуудалд орд юм биш үү? Айгүй хүнд асуудалд ороод. Тэг би яг тохой тэгж хэлж чадсан. Тийм байхгүй. Тэр ч үстэй хүн өөрөө шийддэг юм. Тэгж бодсон. Тэнгүүд би одоо ингээд ажлынхаа дандар хаа нэг одоо нэг амардан да. За энэ ч одоо нэг 9-10 сар би нэг ингэж амарсан. 2 дараалаад нэг 11 хүртэл очихгүй юу. Тэгсэн чи яг тарих ингэж
таллаж өвдөл дахиж үүнээс цааш хэвтэх ямарч тэгээ заавал босхгүй л бол ингээл дэрэн дээр толгой толгой өвдөл тэгмээ нэг 2 3 өдөр л гэртээ очих юм бол ажилгүй анкаагүй амтнаар өөрийгөө мэдрээл тэгэл би энэ бол яг ингээд тэнгуут одоо би ингээд завгаасаа би хүнтэйс хүүхэд гарахын тодорхой заяа. Тэгэхээр би энийг одоо ингээд процессыг жоох юм удаашруулах ч юм уу тий. Эсвэл ингээ ажил арай багасгаад нэг юм амралт чөлөө цагийг өөртөө өгдөг болох ч юм уу. Энд дээр нэг жоохон ажиллахгүй бол ирээдүйд яг бараг салалтын шалтгаан болох гээд байгаа байхгүй юу? Тэг баха. Хит нөгөө амбицтай ингээд гадагшаага ажил юм хөөдөг байвал яг тийх баха. Миний хувьд бол ингээд би гэртээ цаг гаргахгүй байгаа нь надад амар стресс болдог. Ингээд яг уу айгүйх ингээл хичээл ном, сургууль, ажил гээл зөндөөх ингээл гадагшаа явна штэ. Гадуур явна. Яг тийм нөхцөл байдалд орохороо би жоохон стресстэй байдаг байхгүй юу? Би ингээд ээж автагаа хамт байх чадахгүй байна да. Би гэрээ ингээд цэвэрлэх чадахгүй байна да гэдэг ч юм уу. Жижиг юмнаас амар стресс авдаг. Зүр гэртээ ингээд босгоод аваад амар стресстэй л яа ингээд өнөөдөр гэртээ унсан бол гэрийнхэн тийм юм хийхгүй юу гэдэг юм уу. Тэгж гэр би жоохон гэр амтай юм шиг. Тийм зожиг л доо. Тэг гэр амтай болохоор ингээд гэртээ удаан байхгүй байгаад ирэхээрээ стресстэй байдаг. Бүр харин эсрэгээр стресстэй. Тэг ингээд гэртээ л харимаар санагдаад ингээд гадуур явж байхдаа бүр стресстэй хурдан харимаар санагдал. Дэлгүүн амтны үзээ ядаад ер нь тэгдэг. Энэ яг тэгтээ хүний бас юм онцлог нөлөөлдөг баха. Тий, ер нь хүний онцлог тий. Тийм. Айгүй ингээд өглөө гараад хичээлд явбал хичээлээ таарснаа. Тэгэхээр ажилд явбал тэгэл орой гэртээ харж марж юм. Яг тийм нөхцөл байдалтай удаан яваад ирэхээрээ стресс ороод. Тэр яг юу баха? Яг нөхцөл байдал хүний тэр одоо гэртээ хандах юм уу тийм хүн байж болох. Гэхдээ одоо би ч нэг гэр амтай гэртээ байхыг л илүү үздэг. Тэгэхээр би одоо ажил хасар орохгүй шүү. Гэртээ үнэхээр ингээд ёо бүр зааваачлаарай. Би заримдаа бүр ажлаа үзэн яддаг. Тэгэл ажлыг сууж аваад ланч удаж штэ. Тэгэл гэртээ л харчмаар ингээд гэртээ хараад байчмаар санагдав. Тэгэл ажил хийж явж байгаа л гадар зарвчтай ёо. Хөрл болоод гэртээ харчих уу. Гэтэ тэр нь настай нөгөө гэрлүүгээ яарж байгаа сэтгэл нэг бол байж болно. А нөгөө талаар нөгөө гадаа юм стресстэй штэ. Ингээд гадуур хүмүүст ингээд аль бол 50 байлгадаг газар гэр байгаа байхгүй. Тэр үнэн л дээ. Угаасаа хамгийн тухтай тохилог газар гэрл байгаа штэ. Яаж ч үзэн нөгөө сим хийж гэсэн гэр юм гэдэг. Тэгэхээр бас тэгээ угаасаа хүн болгон заяа. Хүн болгон л яг тийм байна. Гэтэ өөр хүмүүс ингээд гарах дуртай байгаа л да. Гадагшаа гарах илүү дуртай хүмүүс байгаа. Тэгтээ ингээд бүгдээрээ л ажиллах ёстойг мэдж байгаа. Тийм. Тэгээд яг тийм завгүй үедээ би яаж хийж байгаад гэртээ юм цаг гаргадаг гэх юм уу? Гэртээ нэг өдрөө тий. Нэг тийм гэтээ яг гэрээ цэвэрлэхгүй ч гэсэн залхуурж өмждөг ч юм. Яг тэгээд өмчхөр би яг нэг юм илүү сайн охин байгаа юм шиг санагдав. Гэртээ өмчхөр ээж аав илүү баярлах юм шиг санагдав. Ер нь бол тийм шүү. Одоо би гэртээ бүтэн өнжөөгөөд хийж байгаа юм. Тэгээ ер нь бол тий. Тэгээ одоо ингэсэн юм бас би ээжээс асуулаа. Ингээ би одоо ингээд өглөө болгон басаад ажил төрөл явж гинөө. Энэ тэтгэр мэтгүртэй хэзээ гардыг юм бэ? Тэгээ одоо ингээд амьдрал одоо миний дөнгөж эхэлж байгаа шүү дээ. За чиний үед ч гэсэн. Тэнгүүд өглөө ажилд явна гэдэг амар том байхгүй. Нэгтгэс тавтахад өглөөнөөс орой хүртэл ажил, офисын ажил хийнэ гэдэг. Би хаагуур нь амьдрах юм бэ? Амар тэнэг. Би одоо сингл тэгээд үр хүүддэг ч юм уу те ингээд надад хэн нэгний өмнө хүлээх хариуцлага байхгүй ирнэ. Би өглөөнөөс орой хүртэл ажил дээр байгаад стресс жахад би харах хүүхэдтэй ч юм уу те анхаарах нөхөртэй эсвэл арчлах бүр гэр орондоо юм амар арчилгаа шаардлагатай хүн байвал эсвэл би орой ирэг гэрийнхэн хоолыг хийдэг хүн байвал энэ бүр ямар новшин вэ? Тэгэл тэр чинь нэгэл тэр амьдралдаа дасан зогтно. За тэгтээ дасан зогтно гэх айгүй муухай үг л дээ. Зүгээр ер нь тэр юм зоригтой болж байгаа байхгүй юу? Чи одоо хүүхдийн төлөө өглөө босоод ажилдаа явна гэж боддөг юм уу? Хамт амьдарч байгаа тийм ханийхаа төлөө ингээ босгосон амьдралынхаа төлөө өглөө босоод ажилдаа явж байгаа. Тэгэд орой очиод гэртээ очиод тийм алуун ам бүлээр хоолоо идэнэ. Тийм хайртай ханийхаа хоолыг хийн гэж бодож хоол хийх зэрэг ингэж ирэх юм бол нэг нөгөө нэг шаналх зовлон энэ бол алуул болох ахалтай. Хайртай хүнийхээ хоолыг хийн гэдэг чинь стресс биш шүү дээ. Тэгэд ямар байн хоол их биш дээ. Одоо ер нь хүмүүс хамтаа тэгэл хуваагаал хоолоо игээл голцоо эрэгтэй хүмүүс аяг хоол идэг болсон юм шиг санагдаад. Тэрнээс гадна хүмүүс ер нь гэртээ хоол идэх болчих. Тийм тэр ч бас магадгүй.
За тэгээд тийм байх те. Тийм. Бас нэг зориг өөр болчих те. Одоо би бол яхав те мөнгө олж олсноо өөртөө нааж ийн. Тийм. Би ажиллагаа болчиход өөрхөө болчихно. Би өөрхөө болчиход би ажиллагаа болчихвол. Тийм. Миний яг эцсийн зориг үр дүн хоёроо биел яваад байгаа болохоор бас те. Тэгээ удаан ингээд яваад ирэхээр би юм тасчтай юм шиг санагддаг. Баг те. Анх ажилд орж байхад ингээд эхний нэг 2 3 хоног ч юм уу бүрээ амар ажиллая гэж бодсон. Ямар ч ажил байсан гэсэн. Надад хэдэн сар бол надад амар гоёсэн. Эхний сар мөр. Одоо би яг 3 сар болсон. Одоо бүр өглөө болгон яаж өөрийгөө сэрж ирээд байна гэдгийг гайх. Өнөөдөр бүр би ингээд өглөө гарч ирээд машиндаас сэрүүлэг дуурж идэв. Дураа гэж 20 минутын өмнө босоод гараад ирсэн байдээ. Яа би бүр өөрийгөө бүр ямар тэнэг юм бэ чи унтаач гэх. Тэгтээ явахтай тэгээд бас болно шүү дээ тий. Тэгээд бас сая нөгөө тэд үзчихлээ. Октод нь хаал хийж байна. Тэгэл чи тэрийг би нэг ийм саваас ашиглая. Би хараад яг ингээд жоо өөртөө ингээд хүүе. Би одоо нэг хоол мал хийя. Тэгэхгүй бол одоо ч бас миний нас явлаа гэж би бодлоо. Тэгээд тэгсэн чинь манайх тэр чинь 5 дахь үз байхгүй. Тэгээ хагасанд манайхаа өглөө паншта цай нэ. Тэгэхээр нь би та нар намайг зэрэгээрээ би паншта цай хийж сурна. Тэгээ унтсан байхгүй. Өглөө хагас өдөр сэрээгээд болтгоо. Яг гадагсан чи паншта цай сурна гэж тэгээд. Үгүй тэгээ гүйж гэгм тэгээд байжсэн чинь хариулан таг очсон миний ажил. Ингэж хуурна. Би тэр за би хүнтэй сохоо байлаа. Унтаж амраа. Тийм наад юм амар том асуудлаа. Одоо ер нь ийм хоол хийх гэдэг чинь бас амар чухал зүйл л дээ. Би тэгээ энийг бол сурчин л гэж боддог. Ерөөсө тэр нэг асуудал биш хүн ингээд тусдаа гараад яг өөрөө хоолоо хийдэг болоод өөрөө хүний хоол хийдэг болоод ирэхээр тэр ингээд оролддог болох байхгүй юу. Эхэндээ яг хөө тэгэл 2 3 алдан л эз. Тэгэл сурах штэ. Тэгэл олон хоол хийж сурна эсвэл ингээд амттай хоол туршиж үзэн хажуутгаасаа ч бас сурна. Тэгээ ингээд хүмүүс болдог байхгүй юу. Анхнаасаа бүгдээрээ хоол хийдэг чадвартай төрөөгөө. Гэтэ яг бас байдаг л та тийм хүмүүс. Яг тийм бах тийм амьдралын явдал бүгдээрээ амар юм сайн гэрээ эзэгтэй нар л болдог. Тийм болохоор хоолыг ч гэсэн одоо яарад яах вэ? Тустаа гараад тэгэл нөхөрт гараад ирэхээрээ. Гэтэ одоо энэ подкастаас намайг тэгинч мэдэхгүй шүү дээ. Нааш юм аа. Энэ олон жил амьдрахтаа сүйтэй цай чанж үзээгүй л шүү дээ. Тийм үү? Тэг чи яах вэ? Ихтэй л дээ. Чиний оронд ингэ сүйтэй цай чанах хүн байгаа байхгүй. Харин миний оронд сүйтэй цай чанах 3 хүн байсан байхгүй. Миний оронд гэр цэвэрлэх 3 хүн, миний оронд хоол их 3. Би ер нь бол тэгээд сураал ажиллаад ер нь би өөрийгөө болгох болдог гэсэн. Би хүмүүст хэлдэг. Гэхдээ энэ бол яг хуу зарим талаараа үнэн. Одоо чинь эмэгтэй хүмүүсд нэг шууд ойлгочихгүй. Тийм те. Ээж байвал ингэ чинь гээд эрэгтэй хүмүүс ингэ хэлүүд одоо эрэгтэй ирнэ надаас илүү хоол идэх хүмүүс ч юм ингэ хэлвэл жоохон шалтгаан шиг сонсогдсон. Тэгээд тэрнээс гадна бас нэг пост уншсан зэ. Хоол хийж чаддаггүй хүн бол сэтгэлгүй гэдэг. Сэтгэлгүй. Харин тий надаас яг тийг санагдсан. Би бүр наад чи дандаа бодож байгаа. Надаас тийг санагдсан. Тэр үнэн баггүй. Үнэн амар үнэн. Хоол нэг юм бүр сэтгэл гаргасан бахад хоол гоё болчтой болдог байхгүй юу? Зөвхөн давс хийсэн байхад ч гоё болдог байхгүй юу? Гэхдээ би бол дандаа хэлдэг. Би бол хоол хийж чадахгүй биш. Би хийдэггүй л гэж хэлдэг. Би хаа нэг хоол хийдэг. Гэхдээ тэр нь бас нэг хүний эдгийн аргагүй амтгүй тийм арай сэтгэлгүйгээрээ дуудуулах хоол хийдэггүй гэж би бол өөрийгөө боддог. Үгүй гэхдээ заяа. Гэхдээ бас ингээд чи одоо удаан хоол хийгээгүй төсөөрцөн үед хоол хийхээр тэгдэг байхгүй юу. Гэхдээ ингээд бусад нөхцөлөд ингээд өдөр болгон хоол хийгээд байхаар тэр мэн ингээд сайжрах байсан ч тий гоё хоол хийдэг байхгүй юу. Тийм. Энэ бас айгүй чухал асуудал. Тий. Уусаа тэгээд баян дадлага хийгээд харж энэ сайжрахгүйгээ яах вэ? Тэгэхээр ирээдүйд болно. Энд нэг бас санаа зовоод би тэгтээ гоё юм хоолны сургалт мургалтанд би бол харин тэг хүнтэй суух тохиол за сургая. Зүудэд сайн байх чинь чанаа гээл. Сургалт нь угаасаа явахгүй бол одоо болио. Гэхдээ одоо тэгээ ер нь бол тэгээ ингээд хүмүүс хэлдэг шүү дээ одоо тэгээ. За тэгээ чи одоо тэр хүний хоолыг хийхээр сурах байгаа юм байна. Тэгээ эсвэл хадамдаа голлогдно гэж юу байсан гэж мэгэл тэгдэл тээ. Гэхдээ би залуу зандар насн дээр тэгж боддог л байлаа. Одоо тэгтээ бас хоол хийн гэдэг чинь хичнээн тэр ихтэй хүн чамд хайртай байсан байж болно заяа. Чамар хоол хэлэхгүй ч гэж болно. Тэгтэл бас жоохон муухай санагддаг. Тийм шүү дээ. Чи бодлоо чиний хүү ингээд нэг хөөхөн охинтой суугаад ирсэн чинь нөгөө хөөхөн охин маань бас
баг зэрэг хоол хийхээ муу байвал бас баг зэрэг хэцүү үстэй тий. Гэхдээ муу байгаа юу хичээж ивэл зүгээр заяа. Тийм ээ тий. Ингээ би хоолыг чаддгүй гэд амар өнгөрөөд юм уу тий. Эсвэл энийгээ давуу тал юм шиг хараад тийм тий. Байвал энэ бол жинхэнэ ярих асуудал. Тийм баг би хоол хийж чадахгүй. Ингээ хоолны асуудал дээр өөрөө аргалаарэ гэсэн хандлага үзүүлвэл өстой яана л гэж бодох юм да тий. Тийм. Тэрнээс бол тий за сурыг тий. Тэгвэл би сурчнаа гэдэг. Тийм би чаднаа гэдэг. Тэгвэл л өөр. Тэрнээс бол тий би ч чадахгүй мадахгүй на галдаагаа ч надаас хоол юм аа тэгэл. Тэгтээ ядаж галтаагонд нөхрөө байлгахын тулд нөхрөө галтаагонд байлгах хэмжээний мөнгө олдог байвал асуудал болох талаа. Тэгэхээр надад тэр бас аягүй хэцүү санагддаг. Одоо ингээд нөхөр маань одоо би нөхрөөс илүү ингэж мөнгө олох юм юм. Миний зүгээр ч нөгөө талд аягүй хэцүү хаа. Ягаад гэвэл тэр хүн чинь зорилго нь юу вэ? Эрэгтэй хүн чинь нөгөө байглаасаа нөгөө тэргүүлж манлайлж айлгаа байх юм гэр бүлээ өдөртөн чиглүүлж авч явах хэрэгтэй шүү дээ. Тийм. Яг тэргүүлэг чинь манлайлагч чинь цаасан нэг тийм тий альфа шинж давмгаалсан ийм бодгоол байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг ингээд дарангуулад ингээд хажууд нь арай өөр юм хүчрхэгдүүл байгаад ирэхээр тэр хүн өөрийгөө сул дараагаар мэдээ. Тийм, хямран дундаа унж эхэлнэ. Тийм, байгалийнх нь нөгөө юм нэг байх. Эсрэгээр яваад байх. Тэгээ тэрнээс гадна яг тэгээд эхлэнгүүд эрэгтэй хүн гэртээ байгаад эмэгтэй хүн гадуур ажиллаа ч юм уу тий. Эсвэл зүгээр боли хоёулаа ажиллаа. Тэгтээ эмэгтэй хүн одоо эрх мэдлийн хүрээнд гэр орон ч юм уу санхүүгийн хүрээнд тэр хүнээс илүү байх юм бол эрэгтэй хүн өөртөө тэгтэл амар муу байлж тийм санаа. Тэгээд угаасаа санхүү бол ер нь эрх мэдлээ шууд хамааралтай. Хин их санхүү болж байгаа, хин их мөнгө олж байгаа нь бол эрх мэдлийг авч идэг. Тийм, ер нь бас тийм. Тэгэхээр бас ташаа ойлголт гэж магадгүй л тийм. Ер нь тэгээ бас хүн өөр гэж магадгүй. Гэтэ дийлэнх нь бол наа чин санал юм бах гэж бодчих. Тийм. Тиймэрхүү байна. За өөрчний угаалээ. Түрүү нөгөө юу ярих гэсэн шүү дээ. Таарат мараа зурхаа гэд. Гэтэ бүр яг ондог юмнууд байдаг шүү. Харин бүр амар сонио. Тэр нөгөө энерги байдаг хаа. Энерги эсвэл юм тэр мэрийгээ сайн тааруулж чаддаг юм болов уу? Эсвэл илүү юм сэтгэлээс хандсан юм уу? Тэгээ юу гэмээр ч юм дээ тэр таараатанд ингээд илүү юм хандлага сэтгэлээсээ байсан юм уу? Тийм болохоор яг би тэгээд нэг үедээ чат GPT-гээ 6 дахь мэдрэхүү байдгүй гэж асууж үзлээ. Чат GPT бол байхгүй л гэчихлээ. Энэ бол хүний зүн совин гэдэг зөвлөл болохоос яг бурхан тэнгэртэй сүнсчлүүртэй холбогддог юм бол биш. Би өөрөө 6 дахь мэдрэхүүг одоо зүн совин л гэж боддог шүү дээ. Бас тийм ээ. Гэтэ лам бол зүн совин биш үстэй. Биш. Тэгээ бөө бол биш. Таарот бас биш. За мэдхгүй одоо энэ хамаагүй юм ярьж болохгүй хаа. Ер нь хандуур л үгүй шүү. Харин тийм ам болтгоо юм. Тэгээ зүүн сав амар чухал ёо. Ялангуяа эмэгтэй хүний за эрэгтэй хүн ямар дэмтэхгүй л эрэгтэй байж үзэг болохоор эмэгтэй хүний зүүн сав бүр яг л байт юм санагдаж. Хүн болгоны юм зүүн сав байдаг. Тэгээ ер нь зөвхөн юм юу лог тарих ажиллуулж байхад зүүн савнд идэх нь айгүй чухал хаа. Ер нь яасан ч гэсэн зүүн сав энэ нэг ингээд дандаа гингүүл яг л ингэж идэг. Гэтэ бас дандаа юм уу юм совиндгүй шүү дээ тийм юм сайхан юм. Ер нь совин гэдэг чинь заавал муу байх албагүй шүү дээ зүгээр. Тэгэх гээд байгаа юм шүү гэсэн мэдрэмж зүгээр байхад ингээд нэг юм зүгээр байхад яг ер нь орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэнгууд нөгөө юу байдэн шүү дээ. Эмэгтэй хүний зүүн совин за яг хаа. Ээж хүний зүүн совин бас тэр бас амар. Тэр яг бас яхахгүй нөгөө бүтэн биенээсээ төрүүлсэн болохоор бас гүн холбогдох нь Тэрнээс гадна тэгэл ээж хүн чинь ингээл хүүхдээ төрснөөс хойш тэр хүнийг байнга л бодож байгаа шүү дээ. Яаж яваа бол хоолоо идсэн болов даарж байгаа болов хөөрж байгаа болов гэж дандаа л бодож яваа шүү. Тэгэхээр тэгэл одоо тэгээд ээжээс илүү одоо хүүхдээ мэддэг хүн байхгүй шүү дээ. Тийм юм чинь ямар нэгэн асуудал гээл те янз бүр юм болохгүй юмыг юм уу эсвэл те сайн сайхан юмыг юм төрүүлж мэдрэх тийм мэдрэмж байдаг байна. Тийм тий. Тэгээ амьтад хүртэл амар зүүн совинтай өстэй тий. Таар дурт нь ямар амьтан аа. Тийм шүү дээ. Зүүн совингоор л амьдэрдэг шүү дээ. Зүүн совингоор хоолоо олж идэн. Зүүн совингоор амьд гарна гэл. Тийм тэгэхээр ер нь тийм зүүн совинд гэдэг. Тийм тэгээд лимит. Зүүн совинд итэг гэдэг байгаа шүү. Ер нь тийм. Одоо тэнгууд за байж зэ одоо. Ийм юм байна. Ингээд ер нь хүн альва шийдвэрийг зүрхээрээ болон тархиараа гаргадаг гэж байна. Зүрхээ дагаж шийдвэр гаргаж болно. Тархиа дагаж шийдвэр гаргаж болно.
Үл зүүн сав айланд нар. Зүрх баг. Тарих бол илүү юм логик тал руугаа. Тэ одоо ингээд энэ асуудлыг алдах магадлал те яг юунаас болоод алдах вэ? Өмнөх өнгөрсөн юмнуудаа бодно, ирээдүйн юмыг бодно, тэгж жагаад за амжилттай болох юм байна гэх тэгээд энэ бол тарих юм логикийн ажиллаад байгаа байхгүй юу? Зүрх бол зүрх гэж хэлэх нь хайшаа сэтгэлээрээ ингээд мэдрэх нь одоо тэр зүнсээ сэтгэлээрээ гэвэл юм шүү. Яа энэ амжилттай болоосоо ч юм уу те. Тэнгүү зүн савн нь энэ яг амжилттай болох байхаа. Тэгээ тарих бол мэдрэмж байдаг штэ шууд. Яар мэдрэмжийг одоо хаанаас үүсдгийг мэдэхгүй байна. Тэгээ энэ амар хүн сэдв болчих шиг байна. Болохгүй хаа. Хамаагүй гойж ирэхлээр үдээ тийм мэд. Гэхдээ энэ нөгөө тархины шинжлэх ухаантай нейро сайнд амар холбогдох хаа. Тийм. Тийм хүний тархины үйл ажиллагаанаас мэдрэмж үүсдэг гэж байгаа байхгүй. Тэгмээ тэгээ мэдрэмж. Тийм би бол тийм. Тэгэхээр зүн савнг бол би тархинах л гэдэг. Тийм. Тэгээ яг одоо нөгөө нэг хүмүүс тархиад ах зүрхэд ах гэдэг штеп. Тэр худлаа хаа. Зүрх зүгээр л шах үүрэгтэй ах. Зүрх бол ингээд би яг тэгж боддог байхгүй. Холбоод юунд ч холбогдохгүй. Ер нь бол яг яс ярил бүх юм чинь бол тийм. Тэнгүүд хүн одоо хайртай дотны үнэ алдахад эсвэл салахад юм тий. Эсвэл амар хэцүү төр цээж дарж өвчдөг байхгүй чихнээс. Тэр тэгэл тархит нь зүрхэн чинь ингээд юу гэдэг байхгүй юу? Ийм амар юм болцоод байж тээ. Ингээд бид нарт ийм хэцүү зүйл болоод байна. Жохон ингээд хурдан ажиллаач гэдэг юм уу? Юмэр чинь тээ. Жохон ингээд стресс гэдэг юм уу? Тийм зүрх гэж ярихгүй зүгээр сэтгэл гэж бол ярьж болох байх гэж би бол бодож байна. Би бол тэгэл яг сэтгэлийг чинь шууд ингээд мэдрэмжээс л үүсэж байгаа гэж бод. Яг хоо тийм л дээ. Мэдрэмж чинь нөгөө тархинаас холбогдоод байгаа юм. Гэхдээ тарих одоо сэтгэл хоёр зүрх үе байдгийн шүү дээ. Бас. Одоо эсвэл ингэж бодъё заа. За жишээ нь тарих бол бүхний үндэслэгч агуу. Тэгвэл харин тэгээ тарих чинь ингээд ажиллага нь ингээд хоёр салж байгаа нь нөгөө мэдрэмж чинь өөр гараад байгаа байхгүй юу? Арай юм нөгөө өмнөх юугаа бодоод ч юм уу юм төрсэн мэдрэмж те одоо өмнөх туршлага дээр төрсэн мэдрэмж гэдэг юм те юм шиг тэр мэдрэмж гэдэг үг л аюул байгаа. Нөгөө таал одоо нөгөө логик нь ажиллаад байгаа. Тий. Тэнгүү тэр мэдрэмж явсаар бид нэр яриад байгаа сэтгэл болоод байгаа байхгүй. Тийм л. Тэгвэл мэдрэмж сэтгэл хоёр адилхан гэж бас хэлэх зүг. Мэдрэмж бол тэрхэн зур төрөө дууссан шүү дээ. За яг хуу зарим нь дуусахгүй ч болно. Тэгээд тэр дуусахгүй удаан явсан мэдрэмж чинь сэтгэл болдго юм болов. Харин За энэ бүхнийг сонсогчтой үлдээ. Шиг асуулт яриултыг. Би бол яг тэгж бодож байна. Тархинаас мэдээч юм одоо нэг хэсэг мэдрэмжүүд бол ялгарч байгаа. Тархины тусламжтайгаар мэдрэмжүүд ялгарна гэх юм уу эсвэл жижигхэн хэсгээс. Тэр мэдрэмж ингэж урвж хөрвөж явсаар хагаад хугацаатай холилдоод цаг хугацааны ирэхээр тэр бол сэтгэл болдог. Тэгэнгүүт нөгөө хэдий тархинаас гарсан ч гэсэн мэдрэмж маань өөрчлөгдөж сэтгэл болсон байгаа болохоор тархи сэтгэл хоёр хоорондоо зөрчилдөггүй байдаг. Тийм тэгээд нэг тийм юм. Ер нь би нэг иймэрхүүд оролддог юм байна. Хүн ингээ хараад өө чаваас энэ нэг амтан гэлсэн хүнээ жоох илүү анхаардаг гэж магадгүй. Гэтэ нэг тусалчих юмсан ч юм уу эсвэл ингээ нэг үнэхээр игдүүтэй хүмүүс игдүүтэй гэж ярих хэрэгтэй юм. Игдүүтэй хүмүүс гэдэг шүү дээ. Тийм хүмүүсийг хараад бүр нэг жигээ дунгаач мар санагдаа. Тэгтээ энэ бол яг нэг далааны хугацаа талсан бэл. Тархин яг хажууд нь суугаарсан чинь бүр тэнийг би гэсэн бодлоо. Тэгэхээр тэр зүгээр л гоё ах нь жоох тий. Бас яг үеийнхэндээ харьцуулах юм бол залуугаараа бас амжилт бүтээлд хүрсэн. Тэр нь бас нөгөө надад амар юм. Бишрэмээр мондог санагдсан. За тэгээ энийг ярьсан дээр би ингээд өөрийнхөө хайр дурлалыг би яг юу гэж боддог вэ гэдэг талаар ярил заяа. Би чамд өмнө ярьжсэн л байх. Тэгтээ яг энэ удаа сонсогчтой яриад өгч. Ер нь хайр гэж байхгүй. Хүнд эхлээд альва төрлийн хүнийг хин нэг хараад бишрэх сэтгэл төрдөг. Тэр бишрэх сэтгэл ямар гоё юм бэ гэж бодохдоо юу ч хийж болно. Ямар гоё өндөр юм ч юм уу те. Ямар гоё сагс тоглолын эсвэл ямар гоё хуруутай гартай юм ч юм уу те. Тэрнээс болоод бишрэх сэтгэл үсээ тэр бишрэх сэтгэл хүндлэл болдог. Угаасаа хүн өөрөөс нь илүү үнийг бол хүндлэн штэ. Тэгээ ямар нэгэн байдлаар тэр хүн илүү байгаа учраас тэр хүн хүндлэн харин хүндэлсэн хүндээ итгэдэг. Тэгэхээр миний хувьд бол хайр дурлал эхлээд бишрэх сэтгэл явлаа. Араас нь хүндлэлээ тэгээ итгэлээ. Тэгээ энэ гур байж энийг бол би хайр дурлал гэж үзсэн заяа. Надад тэр хүн ихлээд ямар мондог юм бэ гэж бодсон заяа. Тэгээд би тэр хүн ингээд мондог байгаа учраас би тэр нэг тодорхой юм бэ хүндэлж байгаа.
Дүнгүүтээ тэр нь хэрвээ энэ урт хугацаанд байсан бол энэ бол итгэл болох байсан байхгүй юу? Тэгээд энийг жинхэнэ хайр гэж харж болох байсан байхгүй. Тэгтэл бас хитэ хайр арай биш хаа. Хайр ч амар яг хуу ер нь би санал нийлж байна. Яг наад ийм цикл чинь гэх юм уу? Айгу зүг баха. Би бас тэгж боддог. Би яг ийм бишрэлээр хүнд сэтгэлтэй болдог байх гэж боддог. Одоо жишээ нь ингээд надаас илүү ингээд хичээлээ хийдэг те. Надаас илүү бодлого боддог хүнийг гэх юм уу? Илүү ингээд нүдэнд тусаад байдаг ч юм уу те. Тийм тэгж ирж байгаа л эхэндээ жоохон яг хоор шарвал шүү дээ те. Яаж ингэдэг юм бол гэдэг. Тэг ингээд удаан яваад ирэхээр ямар мундаг юм бэ гэдэг юм уу? Яг тийм бишрэл үүсдэг байхгүй юу? Тэгэхээр тэгтээ ер нь юу яавал угаасаа зүгээр хар ухаанаар бодоход чамаас суух хүнийг чи идэж хайрлахгүй. Тийм. Үгүй тэгтээ амар хайрлахгүй чийж болохгүй. Нэг бас нэг өрөвдөөд гэдэг үстэй. Тийм ч хүмүүс бас айгүй хэцүү хүн хүнээсээ болдго юм уу? Мэдхгүй л байна. Тэгээд өрөвдөж наа чи нэг талын хайр яриад байгаа байхгүй юу? Чамаас суух байсан ч тэр хүн чамайг яаж найрж болох байхгүй юу? Тэгээд нөгөө найр гарганд нь унаад эсвэл яг ингэдэг нэг юм бишрэх сэтгэл зүгээр л анхны тэр мэдрэмжийг өгөхөд юм уу? Анхны сэтгэл амар гоёор нөлөөлдөг баг. Тэгээ анхны сэтгэл юм мондөг юм бэ гэж төрчих юм бол тэр хүнийг ер нь яванд ажиглаад тах. Тэр бас үнэн л дээ. Гэтэ анхны сэтгэл бас нэг онц биш байсан ч явандаа тэр хүнийг таньж мэдэх тусам юм бишрэх сэтгэл төрөх нөхцөл байгаа тийм те. Тэр ч бас байдаг шүү. Тэр ч бас үнэн шүү. Тий. Гэтэ бас яг сайн мэдгүй л байна л да. Гэтэ хэзээч бид нэр энэ хайр дурлал яг сайн яг энэ л хайр дурлал гэж бол хэзээч мэдхгүй байна. Тэрийг бас битээр ярьж болохгүй хаа. Тийм те. Тэр ч одоо тэгэл 8 тэрбум хүний асуул шүү дээ. Тийм. Шинжлэх ухаанд нэг батлан л байдаг штэ. Нөгөө нэг тархины нейросайнстай холбоод баталсан байдаг штэ ярьдаг. Хүнд яаж сайн болдог вэ? Тийм үү? Тийм. Би юм дурч баг гэж юу юм уу гэдэг баг боддог баг. Тэр нөгөө юун дээр Science Minds podcast энэ хэсэг насаараа заа. Тэр подкаст дээр ингээд краша хэрхэн өөр юм болгох вэ юм уу? Нэг тийм юм ярьсан байдаг байхгүй. Тэгээд тэр хоёр ч нөгөө тарих судалтай. Тэгвэл хатаа заяа. Хин нэгэн чам таалагдсан заяа. Тэр хүн ингээд юм натуралаараа чамд сайн болох нь гоё юу? Зөвл чи юм хичээгээд өөртөө сайн болгох нь гоё юу? Надад бол натуралаараа өөсөө тийм ээ. Би ахтаас асуултаа бор асуучих. Тэгээ одоо чи ингээд өөрөөрөө байгаа тэр хүнийг за үнэхээр гоё хүн заяа. Яг наачих. За үнэхээр гоё залуу заяа. Тэрийг чи ингээд яаж чижаа юу ч ийгээд чамаг ингээ өөрөн болгомоор байна уу? Эсвэл ингээл. За би бол угаасаа ийм л хүн. Над дээр сайн болвол болохгүй бол тий одоо өнгөрчээ гэмээр байна уу? Би нөгөө хоёр дахь хэлбэр нь гэж бодож байна. Ингээд би хичээчих юм бол өөртөө үн цэнэг болчих юм шиг санагдаж байна. Тэрнээс гадна өөрөөсөө өөр хүн болчих тий. Тэгмүүд яг намайг ингээ байгаар минь байхад надад сайн болох юм бол би ингээд өргөн үнэлнэ. Тэгээд тэгмүүд ингээд арай бодтой юм шиг санагдана. Тэр хүн ингээд жинхэнэ надад ингээд намайг ингээд зүгээр байхад л сайн болсон шүү дээ гэдэг юм. Тийм бодол мод юм байна тий. Дөрөх баха. Ягаад ч юм байна асуулгын дорж ирлээ. Тэр тэгтээ бодлоо л дөө. Хүмүүс ёо жинхэнэ би нэг анхаарал зэрэг гинт хойлоо дурладаг болов. Тэгтээ дурлдаггүй заяа. Гэхдээ хүн нэг мэдэрдэг. Энэ надад жоохон арай таалагдаж магадгүй. Энэ битээ болох магадaltaй байна гэдэг хоёр талаасаа мэдэрдэг. Хүмүүс яг мэдэрдэг гэсэн. Одоо ингээд удаан хамт амьдарсан хосуудыг ингээд хараад анхных нь төгөөг нь яриулгууд энэ л юм байна гэж бодсон ч гэдэг юм уу. Аюух тэгж хэлдэг юм лээ. Тийм яг анхны мэдрэмж аюух байд юм бэ лээ. Эд авираас ч гэсэн сонс. Тэгтээ угсаараа ганцаархнаа тэгвэл яг үерхэж чадахгүй хаа. Үгүй тэгээд тэр чинь тэгээд найраад болчдөг гэж юм. Гэтэл ямар ч ер нь алзаа юу. Жохон шулуу хэлгээдээ нэг хачин суг банд ирснээ бүх найр харгаа хэрэглүүл тэрийг бүр ямар сурцсан юм бэ? Эсвэл азаа үзэж юм тэгэж бодно. Хүмүүс шамрыг биш байхгүй юу? Ингээд авч миний араас гүсээр агаад аваад суудсан штэ гэж ярьдаг ихсэнд аюух байдаг штэ тий. Гэхдээ тэр ч уус хинт боломж олгохоор хэнийг араасаа гүйлгэх юм гэхдээ өөрөө шийдэх. Харин тийм ээ тийм. Тэр ч үнэн лээ. Наад жоохон гонигтай гэсэн үнэн сонсогддог. Тэг хинт боломж олгохоор гэмтээ өөрөө угаасаа шийдэх. Тэнгүүд бас ер нь бол тодорхой хэмжээгээр шууд анханасаа ингээд энэ хүн гэж бодохгүйсэн ч гэсэндээ энэ нь арай дөнгүүр юм уу гэсэн бодол төрдөг болоод
ядаж тэгж амар гүйл. Тэгээд ингээд үнэхээр болохгүй гэж байгаа нэ дасцдаг байхгүй да. Яваа би бол нэг тийм хүн амтнд дасаж үзэх болохоор яг санагдахгүй. Миний одоо ингээд сайн болох юм маань гэх юм уу? Явц маань гэх юм уу? Дасаж дурладаг хүн байхгүй юу? Надад бол ингээд хугацаа аягүй шаарддаг. Тэнгүүд тэгж байгаа юм. Хүмүүс жоохон ингээд удаан араас гүйж мөөх юм бол тий дасцдаг. Дасах магадлалтай. Гэтэ бас явандаа тэр нэг юм шалгуур байгаа л да. Тийм. Би бол чамаа ингэж бодож байна. Яг чи удаан ингээ хүн амтг үл дасаж магадгүй л ах. Гэтэ удаан гүйх боломжийг баг олохгүй байх. Тийм баг. Тийм тэр чинь өнгөт эмхтэн хүн тэг хинт боломж олох шийддэг байна. Гэтэ тэгэл үнээр боломж олохгүй гэдэг хаад Google level бас ямар язгаатай гэж байгаа л тий заа ганц гээл. Тэгэл ганц нь 2 болоод 3 болоод тэгэл бас тийм ээ. Гэтэ одоо тийм гоё нандин тийм юу байха болсон бах тий. Би сайн гэсэн байхгүй. Манай найз амар галзуу токсик өргөд мөртөг. Тэгээ бид нар ярьдаг. Би тэгэхгүй би ингэж гоё дурлах байсан тийм ингээл. Би бүр хэлдэг ингээл яг амар гоё залуу би бүр ингээл яг гоё хайртай учраас би өвлийн үдэнд машин хаяал цуг алхах нь болох юм гээл. Бүр тэгж амар дурламаар ингээл юм. Чиний нас зүйн өнгөрцөн л гэж хэлдэг. Бас нэг тэгж дурлах нас үед юм шүү. Яг 18 юм уу? Яг өсвөр нас ч юм уу тий. Тийм. Өсвөр нас арай жоохон тогтворгүй 16-аас нэг 20 юм уу 18-ийн хооронд бол. Тийм бах тий. Одоо бол аль үжээ зүгээр ирээ сайн уу гэхт нь арын уншиж байгаа шүү дээ. Тий. Тэгэл олон юм хардаг болж байгаа хаа. Яг үнэ. Тийм баталгаа шиг ч юм уу тий. Тийм шаарддаг болж байгаа бах тий. Яг тийж. Тийм. Одоо тэгмүүд хичнээн хайртай гэж болон заяа тэр хүн чи. Эсвэл би ч юм уу. Заяа тэг ингээд бодсон. За би үнэхээр хайртай ш. Энэ хүнтэй л хамт ин гэж бол бодохгүй. Би хайртай байж болно. Гэхдээ энэ ирээдүйд энэ хүн миний хажууд үлдэх ч юм уу те. Ирээдүйд яг надад хэрэгтэй юу ч юм. Хэрэгтэй юу гэж хэлэх нь часаа шээ те. Тэгэхээр ер нь яг ирээдүйдээ хамт байхыг хүсэж байгаа хүн мөн үү гэдэг юмыг боддог болсон гэх юм уу. Ер нь хайр маяр чинь ч ядаа хэцүү. Яг мэдөө. Энэ хүн нөгөө ясын цайдл шалганаа болсон лөө. Тэгэхээр бас ер нь бол одоо хэд гурав салахад эксүүдийн дав хэцүү болчихсон шүү дээ. Тийм. Гэтэ юмд тэгж бас шууд тэгж нэгтлийг барьж болохгүй л те. Яаж ч ингэж явж байгаа л урдуур өнгөрсөн залуу зам болох те. Нэг тийм цахилгаан цахих гэдэг штэ. Нөгөө нэг Meet Joe Black гэдэг киног мэдхүү. Найзан кино үздэг штэ. Brad Pitt-ийн тоглосон. Энэ аюу алдартай кино л да. Чи баруун үзсэн баха. Им баг зургатаар их гадаг кино. Нүг чөтгөр ирээд аавтай ингээд хамт ажиллаж хагаад тэгээ ингээд охинд нь чөтгөр сайн болчихдог байхгүй юу. За. Тэгээд чөтгөрч гэдэг одоо нэг иргэлийн хэлч. Тэгээ охинд нь сайн болоод тийм шиг байна. Тийм тэгээ аавыг нь ингээд авч ирээ. Тийм тэр кино байдаг байхгүй юу. Би чамд харуул ичи тэгэл хараад би сандлаа. Тийм. Тэгээ тэр кинон дээр одоо манай хоёр хамгийн анх нөгөө кафед уулздаг байхгүй юу. Тэгээ кафе сууж байгаа юм ярьж байхдаа ингээд яадаг. Би ер нь л татчихдаг байхгүй. Гэтэ охин маань нөгөө талдаа найз залуутай байдаг л да. Гэтэ ингээд тэр залуу татгаж байгаа өөрөө мэдэрдэг. Тэгэл ингээд кафегаас зэрэг гарч байхдаа тэр залуу ингээд яг цахилгаан захих юм шиг нэг тийм үг хэлдэг байхгүй. Тэрийг өмнө нь аав нь бас яг хэлчихсэн байхгүй. Тэр охин нэг л өдөр яг цахилгаан захих юм аа гэд. Яг тэрийн шиг тийм нөхцөл байдал. Яг тэр үед тэр хоёрт ингээд цахилгаан захисан гэсэн үг байхгүй. Гинт л яг ингээд болцдог. Тэгээд ингээд хөвлөнгийн юм ирэхээр тэгвэл ингэ баха. Гинт тийм юм болвол нөгөө хүн чинь ирээдүйд чинь хамт байх хүн биш байсан ч юм уу те. Эсвэл чиний тавьдаг тэр бүх шалгууруудыг хангадгүй байсан гэсэндээ тэрийг хүнийг хувь тавилан гэсэн үгнээс авч үлдэх гэж хичээх баха. Тэгсэн тэрийг шууд ингээд наа чи аюу юм логик шиг санагдаж байна. Аюу тэнэг санагдаж байна. Хүн шууд ингээд миний хувь тавилан л хэмжээ энэ хүнийг авч үлдэхийг гихгүй байхгүй да хүн. Тэр хүн чинь танаас л таалагдсан болоод энэ хүмүүс байна гэд мэдэрч байгаа штэ. Тэгэл нөгөө захилгаа энэ яг л нөгөө захилгаа юм байна гэдэг ч юм уу. Тийм. Гэтэ ер нь хүмүүс их муухай. За зүгээр жишээ шүү заяа. Хоёр залуу дээр адилхан захилгаан зохих гэж бодъё зүгээр л жишээ. Тэгэхдээ адилхан захилгаан зохицоод зохих юм амар сони юм байна. За ингээд адилхан л авч бодорчоод байхад хамгийн одоо ингээд боломжтой гэх юм ингээд
чиний хажууд хамт байх боломжтой хүнийг авч болно. Энд ер нь бол хувь тавилан хэдий чухал мохол гэдэг ч гэсэн яг үндэ бол хүмүүс хувь тавилан бас. Гүжи бас наадгаа бас яг чи өөрийнх нь талаас харж байгаа байхгүй. Тийм ээ. Яг би өөрийн бодож байгаа. Өөрөө яг дээр ингүүл яах вэ бодчихлаа. Тэгмэд үгүй байхгүй юу. Тэгмэд л хүмүүс хичнээн ингээд одоо нөхцөл байдал муу ч юм уу. За ингэж хэлэх нь муухай ч гэсэн ингээд жоохон харьцуулалтанд доогуур үнэлж байгаа ч гэсэн илүү тэр хүнлэг татагдах байдал ч гэсэн байдаг байхгүй юу. Ямар сайн. Харин тэгэхээр тэр хүн ингээд тэр хүний мэдрэмж ахгүй юу. Энэ л ингээд зөв хүн юм байна гэдэг мэдрэмж. Нөгөө талд бол ингээд харьцуулахад арай өндөр байгаад байна шүү дээ. Юм хараач юм уу те юугаараа чинь ингээд арай өндөр те. Тэгсээр тэр ингээд татагдахгүй тэр хүн рүү илүү ингээд яа тийм ээ. Тийм одоо юу үүсэхгүй байх. Боломжтой. Тийм. Chemistry гэдэг лөө. Chemistry лөө. Ямар хэл. Chemistry ч ургал үүсэхгүй байх гэж. Яа за тиймэрхүү л. Гэтэ одоо ч яг энэ 101 сайхан гоё өргөжүүл. Тэгээд би ч үүндээ 27 одоо ч 25. Тэгээ 27 онд хүртэл ер нь хүнтэй хэрэг юм болгол байгаа л та. Тэгтээ явах тий. 100 болоод сэтгэл санаа гоголзоод ирэх юм аа. Юу вэ 100-аас л хавар болоод ирэхээс жоохон долоор л ирсэн чи гармаар санагдаад. Гадаа гармаар санагдаад. Гэрийнхэн гадаа сууж муугаа тий. Яашлаа би бүр өсөд идчихлээ. Гэ барсан ба. Би өчигдөр дөнөр миний цонхон дасан банана авсан гэж. Гэтэ маа дөнөр ер нь мат хэлдэхгүй. Тэгээд хин ч аавг гэсэн. Тэгэхээр би гайхаа ямар сони. Яаж тиймэр гээд өглөө цонхоо гоцсон ч банан байж тээ. Энэ чи миний цонхыг ухах вэ гэж яг хэлсэн. Нэрэл үнэн байлээ. Миний зүгт банан эсэж хэлсэн. Өмнө шалгаагүй байсан мó. Хайлт үтчихгүй юу? Чамд ер нь нэг тийм зам байдаг шүү. Хайлт зам. Тэг ер нь хайлт те. За одоо нэг тиймэрхүү л юм да. Найзад үерхэх за. Тэ хөөрхөн шүдээ танаа хөтнө. Би хаяа бүр ингээд би хаяач яах вэ? Би бүр түрүү нэг амар хөөрх юм. Тийм. За маа нэг найз байдгийн. Найз банттай. Тэгээд ер нь хөөрхөн юм гоё амар охинлог гоё. Өнөөдөр ингээ хамт иж хад 2-2 банд бүр ханд өглөө. Саяхан найзантай тэрнээс л жоохон мууцсан болох нь биш үү ингээ автор нар байж. Чишээ зогсоо гэл тэр банд нэр ачаач юм асуугаал нэг хүүхэд ингээ тайзнэр ингээ биеэрээ цагаар хөрвүүлж нөгөө манайс төр чи чадах уу гэж хууддгийн. Тэр нь биш үү мэдээл. Наашаа ингээ додож байгаа байхгүй юу. Тэнгүүд олон хүмүүс надад хэлдэг. Би их гаднаш ширүү харагдаг. Манай дарга хүртэл зайдаг байх гэж би бодлоо. Хөөрхи хаяа нэг ирээд юм яриа. За яаж ийн маж ийн те. Өө чи ямар хоол идж байгаа гэж үгээд нэг хөөрхөө. Тэнгүүд би бол дотроо бороо маа дарга надтай мэдэлж гин. Миний хөөрхөн дарга гэж байгаа бол гадна биж байгаа ингээд харцмаа жоохон өөр хилэмжтэй байгаа гэдэг. Хөмсөг байнгын зангидаас тийм юм даргаа дээрээс нь доош нь хараад. Тэгээд за. Тэгээд би энэ даргатай яаж сайхан хайрцан дарга бол надад энэ охин юу охин шүү гэж бодголох та. Манай ажлын ах нар хүртэл хэлээл. Чи яагаад гэдэг. Тэгээ яг тулаад тарцал би өөр хүн ч гэсэндээ яг юм хүн ингэ шүү гаднаас намл өөндөө хөөрхөн охин гэж бол харахаар хүн биш. Йоо ямар амар юм бэ? Тийм шүү. Ямар амар охин бэ гэж харах. Тийм ямар амар игчээ гэж харсан заяа. Бас юу л одоо тийгч болсон л доо. Өөр нь бол тийм охин гэж ярьж болохгүй тийм те. Ер нь хэдхэн жилийн дараа авгаа болох гол юм шиг. Тийм. Гэхдээ ер нь бол тийм хүмүүс яг амар хүнл гэж хараад байдаг юм. Тэгээ одоо тэр нь чинь миний буруу юм уу? Тэгээ танаа нийгэм чи өөр болохгүй болохоор би уурлаад байна шүү дээ. Тэгээ ер нь ингэдэг гэж байгаа шүү. Ингээд одоо чамаа ингээ бүгдээрээ ингээ ууртаа мууртаа гэж хараа. Чамаа нэг хүн ингээ хөвгөлтэй гэж харах бас нэгтэй байгаа. Байдаг. Тийм тэмүүт одоо юм шиг хүн өөрийнхөө сайн болсон хүнийг гэх юм уу хайртай хүнийг ингээ хамгийн хөвгөлтэй нүдээр хардаг гэх юм. Тийм тэр хүн ингээ амар ууртай зүгээр л юм стресс явдаг стресс байсан ч гэсэн хайртай хүндээ яг тийм хамгийн хөвгөлтэй хүн тийм байдаг. Манай эксүүд бол нам хэзээ ч ууртай гэж хэлж байгаагүй. А тэгтээ энэ байх надад амар цагц.
хамаагүй нэг тэнэг хачиж юмнууд ирээд олон юм яриад байхгүй. Энэ ууртай шүү, энэ ааштай шүү гэдэг мэддэг болохоор би нэг ааштай бичлээ зүгээр ууртай харагддгийн. Тийм болохоор нэг олон юм яриад байхгүй. Тэгээд тэр нэг хачин байна ирсэн аа чи цагаараа оруулж чадаагүй би зүгээр зинхнээсээ уурлсан төхөө. Чи тэгвэл яах юм байшин барьж чадах юм уу гэж. Тэгэл үнд бас тэгж хатуурхад болохгүй. Ингээд ганцхан удаа л амьдарч байгаа зөө. Тэр хүн бас ингээд эхний яриагаа үүсгэх юм юу чадваргүй л ахгүй юу. Тэгэл тэрийг юу яах гээд тэгж яхад нь тэгж хатуу хандаж болохгүй. Гэтэ начиг бас ингэж хоёрын оронд ааштай байж магадгүй. Дургу байсаар байж иж дургу гэдэг илэрхийлэхгүй тийм гаднаа зүгээр инээгээд байж бас болохгүй хаа л гэж үзсэн. Өө. Тэгээд ер нь нэг хоёрын оронд ааштай гэдэг чинь энэ яг нөгөө загсны орднуудын юм шинж байгаа байхгүй юу? Тийм. Би за энэ талаар илүү дэлгэрэнгүй ярина. Гэхдээ загсны ордныхан бол үнэхээр токсик хүмүүс. Загс байна, ихэр байна, хонь байна. Одоо энэ ордны хүмүүс нэлийн таа. Яа, надаас гэхдээ ихэр юу юм гаднаа юм амар юм шиг хэрнээ. Гаднаа юм одоо юм чи олон нүртэй өмөртэй юм шиг хэрнээ. Хамгийн юм цайлан юм шиг санагдав. Тийм, тэгвэл ихэр бас яг ингэж ихэнх хүмүүс ихэр гэдгээр нь яриад байсан болохоор бүх ихрүүд уулын тийм биш. Өдөрийн ихрийн юм нэг юм ийм зан нь бүр ингээ ихрээ бараг тодорхойлдог болсон юм санагдсан. Жохон бас идрүүлэхтэй гэж магадгүй. Тэгэхээр өөр ихэр жоохон талтай. Загас бүр амт загас бүр ингээ улаан туг гэдэг нь явуулаан тийм. Тэгээд яг би загсны ордолтой тэгмэд надтай хоньны орд таарах юм шиг санагддаг. Тийм болохоор би хоньны ордны хамгийн дутуу дулмаг зүйл боолоо. Хоньны ордныхан хэд хурдан уйдамдаг. Надаа тэр надаа ингээ зүрхсэл амар өгтөдөг. Надаа хоньны ордныхан ангер шүү юм шиг санагддаг. Тэнгүүт тийм шүү тийм юм болгоно ингээ хурдан уурал. Гэтэ миний мэддэг хоньнууд бол хэзээ ч урлаг байна. Тийм үү. Тэнгүүт ингээд хилээд байгаа штэ. Энэ ерөөсөө хүнд ингээд цаана ингээд нарны орд, сарны орд, манталтай орд, Венус орд те ингээд бүх юунд ингээд бас юм ер нь бол тийм харилцаан дээр өөр ордтой байгаа ч юм хайр дурлалтай ер нь тийм болохоор ингээд зан чанар нь арай өөрчлөгдөг байхгүй юу. Жишээ нь тэгтээ бас хин нэг 6-аар үнэлнэ гэдэг чинь 6-аар тодорхойлно гэдэг бас жоохон тийм байхгүй. Олон навшийн загас дотор хүн шиг хүн байж болох байхгүй юу? За нэг тиймэрхүү л энэ да. Тэгээд бид хоёр чадвал подкаста 7 хоног ер нь бол нэг. Нэгээс олон бол бид хоёр мөрж чадахгүй байх. Ялуулах таслахгүй. Тэг цаашдаа гой нэг сэдвийн хүрээнд өнөөдөр л яг ингээд сэдв аягүй хэцүү байт юм аа. Ярьчаад ярьсандаа сэдв өгөхгүй болвол бараг тийм бах те ярьчаад ярьсандаа сэдв өгөх юм байна. За нэг тиймэрхүү л юм да. За баяртай.